Монгол улсын тусгай бүхнийхээ баталгаа болсон монгол бичиг нь олон нутгийн аялал нийтийг байдаг ба монголчуудын бүгд хэрэглэгдэж ирсэн бичиг бүсгийн дундаас хамгийн удаан хэрэглэж ирсэн бичиг юм аа. Бид монгол бичгээрээ дамжуулан түүхтэй асууж байдлын яриа хэлбэрийг тэмдэглэж сургалтын болоод судалгааны хэлбэр ашиглаж хадгалсан бичиг бүсгийн сургуулиудаас судалгааны хэлбэрийг оруулсан бидний өмнө хүмүүстэй танилцуулж байна. Үүнээс бидэнд олон жилдээ ирсэн монгол бичгийн одоо мэдж байгаа хамгийн анхны дурсгал нь 1224 онд хамаарах Чингисийн чулууны бичиг. 13 дугаар зуунаас хойш монголчуудын хүчирхэг байдал, бусгаар тогтнод соёл боловсролын гайхалтай хөвийг мэдэж авч болно. Монгол бичиг бол монгол хүмүүрийн сурч мэдэж түгээн дэлгэрүүлэх ёстой монгол хүн гэдгийг батлах хамгийн үнэтэй үг юм аа. Монгол улсын сургуулийн монгол хэлний шинжилгээ бизнес 2002 оноос хэлбэр уламжлалт зохион байгуулагддаг. Азийн гомч Чойдын цэгийн хөрөнгөд улсын 22 дугаар улаан энэ оны 4-р сарын 27-ны өдөр зохион байгуулагдсан. Та бүхнийг эцсийн оролцохыг уриалж байна.